Анхдугаар Үндсэн хуулиа баталж бүгд найрамд хулсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдийг төрийн дэд цол одон медалаар шагналаа. Тухайлбал нэрт эрдэмтэн Ардын багш Дуланд Хөдөлмөрийн Баатар хүртээлээ. Хөдөлмөрийн Баатар цолоор Сэндинжвийн Дулам Монгол улсын Ардын багш Шинжлэх ухааны гав ястгэлтэн Монгол улсын сургуулийн Ахмад багш соёл урлагийн сургуулийн бүжгийн урлагийн сургуулийн таргууд их профессор Монгол улсын хамгийн отхон хөдөлмөрийн баатраар нэрт эрдэмтэн Сэдэнжавын Дулмыг өнөөдөр нэрлэлээ. Дулам багш нь Монгол үндэстний соёл, омог зүй, бэлэгдэл зүйн судалгаагаар олон бүтээл туурвсан. Тэр дундаа төрийн хар цагаан сүлд төрийн дуулыг шинжилэн бүтээхэд идэвхтэй ажиллаж, хуулийн төсөл боловсруулахад оролцож, хуульч ёс эрх зүй төрийг бэхжүүлэхэд нь хувь нэмрээ оруулсан. Ардын багш шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн хэл шинжилгээ ухааны доктор, профессор юм а. Энэ дэлхий дээр байгаа энэ олон орны дотроос ийм эрхчлөө тусгаар тогтносон Монгол улсад мэндэлсэн, Монгол улсад төрж өссөн энэ бол юутай зүйрлэшгүй их хувь заяа юм шүү гэдгийг л одоо ухаарч байгаасаа гэж би хэлэх байна хойч үедээ. Осрын норлохоо Мөн Алтан түлхүүр жүжигийн Британигийн дүрээр ард түмэндээ хүндлэгдсэн жүжигчин Норлохоо ийн урлаг зүтгэсэн 40 гаруй жилийн хөдөлмөрөө өнөөдөр үнэлүүллээ. Тэрээр үзэгчдэд үргэлж талархтахаа илэрхийлсэн, түүнтэй мөр зэрэгцэн гавьяад цол хүртсэн салбарын төлөөлөгчдийн нэг нь гавьяад багш Бүрв Доржим. Ардын хүүхдүүдэд 40 жилийн турш тоон ухаан заасан тэрээр нийслэлийн 1-р сургуулиас тэтгэвртэй гарчээ. Бүрв Доржигч Монголын нууц совчоо Алтан довч зэрэг түүхэн зохиолыг орчуулахаас гадна үндэсний бичгээ өвлүүлэн үлдээх зорилгоор ариутган шүүлсэн монгол бичгийн хадмал тод тойл нэртэй тойл бичиг эвлүүлжээ. Түүгээр тооны ухааныг заалгасан олон шавийн нэг болох Жаддаг Доржин өнөөдөр Эйфел компанид ажиллаж байна. Энэ мэд шавнар нь математик тооны ухааны салбарт амжилт гарган толгой зохиж явдаг гэж Бүрв Дорж багш бахархан ярьлаа. Би одоо та бүхнийхээ бүх одоо Монголын ард түмэн мэддэг Алтан түлхүүрийн Бродын одоо маш хайртай да. Тэрийгээр шилдэг дүрийн шагнал авчаалаа. Тэгээ тэр сайхан дүрээр одоо бахархаж явдаг. Тэрийгээр минь ч Монголын ард түмэн намайг мэддэг. Хамгийн гол нь би Монголын ард түмэнд маш их баярлж байна та нартай. Маш их хайртай шүү. Бараг 20 жилийн дараа надаар сунганд заалгаж исэн нэг охин намайг таниад баярлсан багшаа. Тэгэхэд юу гэхээр сунган заалгаж ер нь анхудаа сунганд тэгж орж исэн тэр жил. Тэр юугаар тэрнээс хойш би математик дуртай болсон шүү дээ багшаа. Тэгээд удаа математик дуртай болоод инженер гадаад тэгж болсон. Энэ хоёр бол намайг цааш багшлахыг урам өгсөн. За би энэ гэрэл зургаар одоо 63 дахь жилийн ажиллаж байна. Би Монцомын агентлагт одоо тэнцээ 60 жил эх орноо гадаадд сурталчилах ажилд тэр хүчин зүтгэж байсан. Телевизийн урлаг бол одоо бас чамин гоё одоо насан туршийн ийм сайхан уран бүтээл байдгиймаа гэдгийг бол эндээс бол үнэлгээ авч байна да. Баярлалаа хүүхдүүд. Дэлхийдээ хоцрохгүй хэмжээнд аппарат хоног төхөөрөмж, за эмчнэрээ сургах, ажилтнууд солигч нараа сургах ийм чиглэлд олон хөгжүүлж ажиллахыг хичээж байна. Ийхүү төрдөө оюуна хөдөлмөрөө авьяасаа үнэлүүлж төрийн дээд шагнал одонгоор ингрэмэлаас салбарын шагналтнууд өөрөөсөө ажлын онцлог мартагдашгүй дурсамжаа хуваалцаж сэтгэл тэнүүн байна. Түүн дундаа шинэхэн хөдөлмөрийн Баатар Дуламгой судалж дуусашгүй суралцаж баршгүй Монгол соёлоор бахархаж насан хутгийн хязгаар хүртлээ бэлэг оюун бичгийн эрдмийн үлстэй чамдах хүсэлтэйгээ илэрхийллээ.